та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Шинэ хичээлээрээ дахин уулзж байгаадаа баяртай байна. Өнөөдөр хин гэсэн ханз орсон үгийг үзэж байна. Энэ ханз маань болохоор нэлийн олон утгаар илэрхийлдэг байгаа. Гэхдээ энэ ханзны маань үндсэн утга нь болохоор төмөр гэсэн утгатай. Гэвч өнөөдөр бид нэр мөнгө гэсэн утгаар ордог ханзуудыг нь бид нэр үзэж байна. За манай Монголд ч гэсэн мөнгө маань өөрөө үнэт металлын нэр. Гэхдээ энэ маань яванда түүхийн явцад бидний өдөр тутмын хэрэглэдэг мөнгө гэсэн утгатай мөнгө төгрөг эдийн засгийн хэрэгсэл болсон байгаа. Үүнтэй яг адилхан Солонгос болохоор алт гэсэн үг маань өөрөө мөнгө гэсэн утгаар хэрэглэгддэг болсон байна. За ингээд бид нэр эхний хичээлүүд дээр үзэж байсан ив гэсэн утгатай ив чүл гэсэн хоёр хансныг үзэжсэн. Та бүхэн санаж байгаа. Энэ дээр энэ үгийг үзэхдээ бид нэр бас жишээ татж байсан. За ив гм гэдэг юм бол мөнгө гэсэн ханзаа залгах юм бол мөнгө хийх гэсэн утгатай болчихно. Чүл буюу гарах гэсэн ханзны арталт гм залгах юм бол мөнгө авах, мөнгө гаргах, мөнгө авах гэсэн утгатай болчихно. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр та бүхэн өдөр тутмын амьдрал дээр хэрэглэгддэг ATM-с мөнгө авахдаа юу гэж байгаа юм болоо гэж их асуудаг. Мэдэхгүй тохиолдол гардаг. Тийм учраас англи хэл дээр нь тохируулж агаад авчдаг. Өнөөдрөөс хойш тех хэрэг байхгүй. Солонгос хэл дээр нь тавьж агаад энэ үгнүүдийг гарч ирнэ. Тэгэхээр та бүхэн энэ хичээлээ санаж агаад ямар садгүйгээр санаа амар мөнгө авч мөнгө хийж болох нь байна. За мөнгө гэсэн утгатай ямар үгнүүд байна вэ гэхээр за кмэг гэдэг үгийг аваад үзье. За энэ бол бидний үзэж байгаа мөнгө гэсэн км. Тэрний дараагийн эг нь болохоор хэмжээ гэсэн үг байна. Мөнгөний хэмжээ. Тэгэхээр мөн адилхан бидний картн дээр ямар нэгэн тооцоо хийхэд мөнгө шилжүүлэхэд эсвэл одоо ямар банкн дээр очиход кмэг гэсэн үг гарна. Энэ маань мөнгөний хэмжээ гэсэн үг байна. Тэдний хэмжээ кмэг гингүүтэй арталт нь тэдэн вон гэдэг ч юм уу. Энэ байдлаар км гэсэн ханз орсон үгийг өдөр болгон та бүхэн таарлтнаа. За цааш нь эг гэсэн ханз орсон өөр ямар үг байж болох вэ гэвэл цанэг гэдэг үг байдаг. Цан гэдэг маань үлдэгдэл гэсэн утгатай байгаа. Эг гэдэг нь хэмжээ гэсэн утгатай. Тэгэхээр мөнгөний үлдэгдэл тэдний хэмжээний мөнгө үлдсэн байна гэж хэлэхэд цанэгийг хэрэглэдэг. За энэний нэг тод жишээ гэх юм бол автобусан суугаад бид нэр тимоныгаа уншуулдаг. Тэгэхээр зарим тохиолдолд цанэги 부족 합니다 гэж хэлдэг. Тэр юу гэсэн үг вэ гэхээр таны мөнгөний үлдэгдэл хүрэлцэхгүй байна. 부족하다. хэрвээ та тийм манныгаа уншуулахад цанэги 부족합니다 гэж хэлж явах юм бол та буугаад картаас нэлэх хэрэгтэй болох нь. За дараа нь ким гэсэн үг орсон өөр нэг ханз орсон өөр нэг үг гэвэл кмюн гэдэг үг байдаг. Энэ болохоор санхүү гэсэн утгатай. кмюн 시장 зах буюу зах зээл. кмюн 시장 гэх юм бол яах нь вэ? Санхүүгийн зах зээл, мөнгөний зах зээл. За өөр км гэдэг ханзан дээр гуу залгах юм бол сейф болдог. Мөнгө хадгалдаг сав. Гуу гэдэг маань өөрөө агуулах гэсэн утгатай байгаа ханз нь. Мөнгө агуулах газар буюу сейф, мөнгө хадгалдаг сав. кмгүү гэдэг. кмни гэдэг үг байдаг. Мөнгө, км, ни гэдэг нь и ашиг гэсэн утгатай байгаа. Мөнгөний ашиг. Манай монгол хэлээр бол мөнгөний хүү. Монгол хэл сурж байгаа нэг солонгос хүн мөнгөний хүү гэдэг үгийг сонсчоод их сонирхолтой санагдчихсан гинэ. Яасан гэсэн чинь тэр хүнд солонгосчууд чинь мөнгөний ашиг гэж хэлдэг болвол монгол хэлээр болсон чинь
мөнгөний хүү гэж хэлчихсэн. Бид нар өдөр тутам хэрэглэхдээ мөнгөний хүү гэдэг үгийг хэрэглэдэг мөртлөө хүү гэдэг дээр нь бид нар үгийг их анзаардаггүй байна л да. Гэтэл шинээр сурж байгаа солонгос үний хувьд болохоор тэр нь айгүй сонин санагдсан гин. Яасан гэсэн чинь туны адил хүн хүүхэд төрүүлдэгтэй адилхан яг мөнгнөөс төрж байгаа хүүхэд нь бол мөнгөний хүү юм байна. Тэгээ тэрийг нэрэл тиймдээ гэж тэр хүн их сонирхож ярьж байсан, сонирхолтой санагдсан гэд. За солонгосоор бол мөнгөний хүүг мөнгөний ашиг гэдэг байх нь байна. Кэнни гэдэг байх нь байна. Кэнни. За өөр нэг үг гэвэл цаагим. Өмнөх үгнүүд маань дандаа кэмээр эхэлж байсан бол одоо цаагим гэхэд гм нь ардаа орж байна. Цаагим. Цаагим. Цаа гэдэг нь маань болохоор хөрөнгө гэсэн утгатай цаа байгаа. Чабун. Чабун гэдгийг хөрөнгө. Чабун жуй гэдээ явуучих юм бол хөрөнгөтөн болоо явчихдаг. Чабун жуй гэж ярихад чабун тэрний цаа байх нь байна. Тэр мөнгөн хөрөнгө болж таарж байгааз мөнгө гэсэн үг орсон юм чинь мөнгөн хөрөнгө. За мөн жаа гэсэн хөрөнгө гэсэн утгатай ханз орсон ямар үг байдаг вэ гэхээр жаа сайн гэдэг үг байдаг. Хөрөнгө гэсэн үг. Ялгаа байхгүй эд хөрөнгө. Жээ саанч гэж бас ярьдаг тийм үү? Энд орж байгаа сан нь адилхан. Сун гм 현 гм. За энэ 현금 гэдэгтэй адилхан хонгм гэсэн үг байдаг. Энэ хоёр нэг нь ё, нэг нь о. За эхлээд сунгмыг тайлбарлая. Сунгм энэ бол мөнгө. Бидний үзэж байгаа мөнгө гэсэн ханд сун гэдэг нь илгээх гэсэн утгатай. Тэгэхээр мөнгө явуулах, мөнгө илгээх. Ялгаа байхгүй. ATM дээр очих юм бол түрүүний бидний үзсэн 출금 гэж гарч ирнэ. Мөн 입금 гэж гарч ирнэ. Мөн сунгам гэсэн меню дээр байдаг. Тэгэхээр мөнгө хийх, мөнгө авах, мөнгө хийх, мөнгө явуулах. Ямар нэгэн дансны дугаар руу хүн лөө мөнгө явуулахын тулд сунгам гэдэг товчийг дарах нь байна. За энэ гурван үгийг та бүхэн ATM-ын дээр очиод өөрсдийн биеэр очиж үзээрэй, туршиж үзээрэй гэж хэлмээр байна. За 현금, 헌금, 현. 현 гэдэг нь дараагийн хичээлүүд дээр бид нар үзнэ. Одоо гэсэн утгатай ханз байгаа. 현. 현, 현재. одоо цаг. гэхэд 현재 시간, 현재. орчин үе, 현대. гэхэд ордог 현. одоо. Тэгэхээр одоо мөнгө хоёр утгатай болчихж байгаа биз? Юу гэсэн үг вэ гэхээр одоо байгаа, харагдаж байгаа. Бэлэн мөнгө болж таарч. Бэлэн мөнгө. Дансаар биш, бэлэн мөнгөөр. Шопинг хийгээд энэ тэнд явхад, юм худалдаж авахд 현금 руу 주세요 гэдэг. 현금. бэлэн мөнгө гэсэн үг байна. За энэ үгийг битгий мартаараа. 현금, бэлэн мөнгө хэрэглэгдэнэ. Дараа нь хон болчвол яах вэ? 현금, 헌금, хон. хон гэдэг нь болохоор зориулах гэсэн ханз байгаа. Утгатай ханз байгаа. За энэ хон гэсэн ханз орсон нэг жишээ гэвэл хон, 혈. 혈, цус гэсэн үг. Цусаа зориулах, цус өгөх. Донор. Цус өгөх гэсэн утгатай байна. Бусдын төлөө өөрийнхөө цусыг зориулж байгаа гэсэн утгаар хон, 혈 гэдэг цусаа өгөхийг. Хон гм гэх юм бол бас зориулах, өгөх гэсэн утгатай байна та. Мөнгө зориулах мөнгө. Юу гэсэн үг вэ? Өргөл. Цуглаан дээр хэрэглэгддэг. Хонгм. Хонгм, 현금 хоёрыг үнээс хойш андуурч болохгүй нь байна. За 현금을 드리다. өргөл өргөх гэх юм бол 현금을 드리다. бурханд өргөл өргөх гэх юм бол 하나님에게, 하나님께 гэж хэлэх нь байна. 예금. 예 гэсэн ханз орж ирж байна. Е гэдгийг бид дараагийн хичээл дээр удахгүй үзнэ. Солонгосоор бол 미리, урьдчилах, өмнө гэсэн утгатай ханз. Өмнө. Мөнгө хоёр утгатай үг болчихж байгаас тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр хадгаламж.
төрүүлж бэлдсэн ямар нэг юмд өмнө бэлдсэн хадгаламж гэсэн үг. Ирээдүйдээ зориулж хадгалсан гэсэн үг. Биз? Хадгаламжийг 예금 гэдэг. За, 상금 гэдэг үг бас гарч ирж байна. 상 гэдэг нь шагнал гэсэн утгатай. Энэ монгол хэлний шан гэдэг үгтэй төстойгоос эс иш хоёр хоорондоо сэлбэдэг учраас ойролцоо учраас сан шан. Ингээд ойлгочих юм бол хайгуу амар. Сангам гэвэл шагналын мөнгөн шагналч гэж хэлж байна. Сан гэдгийн шагнал гэдэг үгийн жишээ дурдвал сангал жуда, сангал падта, сангал жуда, шагнал өгөх, падта гэвэл авах. Мөн тэргүүн шагнал 태 их. тэргүүн шагналыг дээд шагналыг 태상 гэдэг. 영화 대상 гэж ярьдаг. ямар нэг юм의 дээд шагнал 태상. За сангам гэвэл шагналын мөнгөн шагнал гэсэн утгатай байх нь байна. За иймэрхүү байдлаар кэм орох юм бол мөнгө гэсэн утгаар хэрэглэгдэж байгаа тохиолдолд дандаа мөнгөтэй холбоотой төрөл өгүүд гэж ойлгож болно. Гэхдээ нэг зүйлийг анхааруулхад кэм гэсэн ханц гэсэн үг байлаа гэд бүгдээрээ мөнгө гэсэн утгаар орж орохгүй алт гэсэн утгаар хэрэглэгдэж болно. Төмөр гэсэн утгаар хэрэглэгдэж болно. Одоо гэсэн утгаар хэрэглэгдэж болно. Энийг би энэ үгүүдийнхээ төгсгөл тайлбархан жишээнүүдийг дурдъя. За дараа нь бас түгээмэл хэрэглэгддэг кэм гэсэн ханз орсон хоёр үг гэвэл гэм мөн 요 гэм гэсэн хоёр үг байна. 벌을 주다. шийтгэл гэсэн үг байна. 벌 гэж шийтгэл. Ард нь мөнгө гэсэн үг орсон байна. шийтгэл мөнгө. шийтгэлийн мөнгө. торгуул байхгүй юу? торгуулийг 벌금 гэдэг. шийтгэж байгаа мөнгө үз мөнгөөр шийтгэж байгаа. Тийм учраас 벌금 гэж байгаа. 요금 гэдгийн юу нь болохоор тооцоолох гэсэн утгатай ханз байгаа. 요. тооцоолны мөнгө. тооцоо хийх. Бид нар ямар нэгэн төлбөрийг төлөхдөө тооцоо хийх гэсэн үг хэрэглэдэг үз тэрнтэй адилхан. 요금 гэвэл төлбөр. тооцоо хийх зүйл буюу төлбөр. 요금 за гар утастай холбоотой нэг хэрэглэгддэг банк хэрэглэгддэг үг гэвэл 요금제 гэдэг. төлбөрийн төрлүүд. Янз бүрийн төрлүүд. Тэдний өргөний 35 мянгагч байд юм уу, 40 хэдэн мянгагч байд юм уу, 50 мянгагч байд юм уу. Иймэрхүү төрлүүд байдаг. Тэрийг 요금제 гэж байгаа. 요금제гийн ямараар алийг сонгох уу? Хэрвээ утас авах гээд утас зардаг газруудад очих юм бол 요금제 гэдэг үгийг харж байна. За энэ 료 гэдэг үгтэй үг хэрэглэгддэг жишээ гэвэл за 료 гэсэн тийм ээ 료. Ханц маань өөрөөр 료. Гэхдээ үгийн ихэнд орохдоо 료 гэж хэрэглэгддэггүй юугаар хэрэглэгддэг байгаа. Энэ нён гэдэгтэй яг адилхан. Үгийн дунд хэрэглэгдэхдээ дангаараа хэрэглэгдэхдээ нён гэж хэрэглэгддэг ч гэсэн үгийн ихэнд ё хос гişгээр ингэж хэрэглэгддэг. 연 ганц гэдэг юм уу иймэрхүү байдлаар яг үүнтэй адилхан хэдийгээр ё гэсэн ханз мөртлөө үгийн ихэнд ё гэж хэрэглэгддэг. Тэгэхээр энэ маань энэ ханз маань өөрөө ё байх нь байна. Тэгэхээр үгийн дунд орохдоо ард орохдоо ё гэж. Мөр ё. Энийг их сайн мэдэх байх гэж бодож байна. Ер нь их харсан байх энэ үгийг. Мөр ё. төлбөргүй. Хэрвээ юу болчих юм бол юу болчих юм бол төлбөртэй болчдөг. Мүү гэдэг нь байхгүй гэсэн утгатай ханз, юу гэдэг нь байх гэсэн утгатай ханз. Рио гэдэг юм буюу төлбөр байхгүй, төлбөр байгаа. Төлбөртэй төлбөргүй. төлбөргүй. За машины зогсоол гэх юм бол 무료 주차장. төлбөргүй машины зогсоолыг 무료 주차장 гэдэг. Юу болоод явах юм бол төлбөртэй байх нь. Энэ хоёрыг сайн анзаарах хэрэгтэй. 세금, 모금 гэдэг хоёр үгийг товчхон дурдъя. 세금 татвар гэсэн үг. бас мөнгө гэсэн үг маань явж байгааз 금, 세금.
За татварыг сэгм гэдэг. Энийг бол ямар нэгэн байдлаар бизнес хийдэг хүмүүс бол нэлээд сонссон байх. Сэгм. За мугам гэх юм бол муу. Муу гэдэг нь цуглуулах гэсэн утгатай мууда. Цуглуулах гэсэн утгатай үг байгаа. Мөнгийг цуглуулж таарах нэ. Мөнгө цуглуулахыг мугам гэдэг. Мугам хадаа, мөнгө цуглуулах, хандив цуглуулах. За кэм гэдэг үг мөнгө гэсэн утгаар хэрэглэгдэж байгаа. 3 үг хичээлээ өндөрлөе. За кэм гэсэн үг орсон. Ёнгым, чаагым, тэнгнүггым. Ён гым 장학금 등록금 연금 түрүүн би хэлсэн 연 гэдэг үгийн эхэнд орохдоо 연 гэж. Жил гэсэн үг байгааз жилийн мөнгө. Жилд олгодог мөнгө. Тэтгэврийг 연금 гэдэг. Тэтгэлгийг 연금 гэдэг. Жилийн мөнгө, жилийн туш өгдөг мөнгө гэсэн утгаар. За ямар тач байсан жил гэдэг үгтэй холбож ойлгох юм бол илүү амархан тогтоогдно. За дараа нь 장학금. Энийг оюутнууд бол нэлээд сайн мэдж байгаа. Тэтгэлгийг 장학금 гэдэг. 장학금. 장 гэдэг нь дэмжих гэсэн утгатай. 장려 гэсэн үг байдаг. 격려, 장려, дэмжих гэсэн утгатай. Хаг гэдэг маань бидний сургууль, ном, эрдэм гэсэн утгатай ханз бидний үзсэн. Гм мөнгө тийм үү. Нэг ясандаа хүний сурах ажлыг нь дэмжсэн мөнгө. Эрдэмийг дэмжсэн мөнгө. Тэр утганд харж байгааз сургахын тулд өгж байгаа мөнгө. Гийг 장학금 гэдэг. Ийм тэтгэлэг авч байгаа оюутныг 장학생 гэдэг. 학생. оюутан бид 장학생. За дараа нь 등록 гэдэг маань өөрөө бүртгэл гэсэн утгатай. Бидний 외국인 등록증 гэдэг дээр 등록 байдаг гэж бүртгэх гэсэн утгатай. Гадаад иргэний үнэмлэх. Гэхэд 등록 хэрэглэгддэг гэсэн үг хэрэглэгддэг. 등록 гэх юм бол бүртгүүлэх мөнгө, бүртгэлийн хураамж. Сургалтын төлбөр гэсэн утгаарч бас хэрэглэгдэж болно. Үүнээс гадна өөр утгаар хэрэглэгдэж байгаа тохиолдлын итгэхийн жишээ дурдъя. Нэгдүгээрт алт гэсэн утгаар хэрэглэгддэг. Алт гэдэг үг маань алт гэсэн утгаар хэрэглэгдэнэ. Алт мөнгө. Кэм алт, мөнгийг нь болохоор ын гэдэг. алтан бүгж гэвэл кэм 반지 хинэдэ. За мөн хориглох гэсэн утгаар хэрэглэгддэг. Хориглох. Жишээлх юм бол кэмжи. Энэ үгийг харсан байх. Ялангуяа чүриб орж гарч болохгүй. Чүриб кэмжи. Мөн 금연 гэдэг үгийг их харсан байх. Энд 금연. Тамхи татахыг хориглоно. Энэ тамхи гэдэг үгийн ханз байгаа. хб연. Тамхи татахыг хориглоно. Арх нь болохоор жүү байхгүй юу? Суу жүү гэхэд ордог жүү нь болохоор арх гэсэн утгатай. Кэм гэдэг дээр жүү залгачих юм бол арх ухыг хориглоно. 금주 운전. хэрвээ арх согтуугаар машин жолоодохыг 운전 гэдэг. Согтуугаар жолоо барихыг 금주 운전 гэнэ. За иймэрхүү байдлаар гэх мэтэр үгийн сангаа баяжуулаад явж болох нь байна. Ойролцоогүүдээр. За мөн кэм гэдэг маань төмөр гэсэн утгаар хэрэглэгддэг. Өөрийнх нь үндсэн утга байгааз. За төмөр гэсэн утгаар хэрэглэгдэж байгаа жишээ гэвэл 금속. Металл. Төмөр, металлыг 금속 гэдэг. Урталт нь ки залгачих юм бол кигмсук гэх юм бол үнэт эдлэл болчдөг. Үнэт эдлэл алт мөнгө. Энэ тэнд
ийм үг байх юм бол ки гимсук кагэж гэдэг юм уу ингэж байх юм бол үнэт идэллийн буюу алтан мөнгөн идэлээр зардаг, эмэг бүгд зардаг дэлгүүр байна гэж ойлгож болох нь. За хамгийн сүүлд км гэдэг маань одоо гэсэн утгаар хэрэглэгддэг байгаа. Одоо. Нэг түгээмэл жишээ гэвэл кмнён. Энэ жил. Кмнён. Мөн ийм нэг үг сонсч байсан баг. 금방. Мөн энэ байрлал нь солигдчих юм бол 방금. Энэ хоёрт орж байгаа км нь одоо гэсэн утгаар илэрхийлнэ. Хизээ ирсэн бэ? Саяхан ирлээ гэж хэлэхэд 방금 왔어요. Одоохон 금방. Энэ ойролцоо ч гэсэн үйл ялэг ялгаатай байгаа. 방금 саяхан, 금방 даруйхан. За үүгээр км гэсэн үг орсон жишээнүүдийг тайлбарласан хичээлээ өндөрлөе. Тэгээ та бүхэн өдөр тутмын амьдралдаа энэхүү үгүүдийг явж байгаа газараараа хараараа. За ингээд км буюу төмөр гэсэн утгатай ханз орсон үгүүдийг тайлбарлалаа. Ингээд та бүхэндээ өдөр тутмын амьдрал чинь та бүхний солонгос хэл сурах үйлдэл чинь өндөр амжилт хүсье. Дараагийн хичээл дээр уулзцгаая. Баярлалаа.